За сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжид яриагаараа Ашуусын Дархан уул аймаг дахь салбар сургуулийн багш эмзүүч, эмзүүн сэтгэл судлаач Хулан багштайгаа уулзах гээд ингээд ирсэн байна. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Хуландаа маш их баярлалаа. Баярлалаа. Бас их олон сарын өмнөөс төлөвлөөд хоёулаа өнөөдөр яг уулзж байна. Бас энэ хөө сансан зорьсон зорилгоо биелүүлээгээд өнөөдөр уулзсандаа их таатай байна. За баярлалаа. За хоёулангийн өнөөдрийн ярих сэдэв бол хулаан. За эмзүүч мэрэгжил гэхээсээ илүү одоо сэтгэл судлал гэдэг энэ чиглэлийг их сонирхож байна л да, тийм ээ. Тэгээд ер нь энэ эмзүүч сэтгэл судлал гэдэг хоёр энэ том салбарчин хэрхэн яаж одоо холбогдож, огтлолцож ингээд цаашдаа хамт явах хэрэгтэй юм бэ гэдгээс яриагаа эхлэдэг хөө. За тэгээ. За миний би болохоор 2003 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг эмзүүч мэргэжлээр төгссөн. За тэрнээс цаашаа 19 онд бол сэтгэл судлаач мэргэжлийг эзэмшээ. За яагаад эзэмших болсон нэг шалтгаан нь болохоор оюутнуудад лекц уншдаг. Тэгээ бид нар ч өөрөө багшлах яг боловсролын тухай мэдлэг их хомс хүмүүс. Тэгээ яаж хичээлээ ойлгомжтой, ур чадвартай, сэтгэлд хүрсэн үзүүлэх вэ гэдэг эхний нэг бодол байсан. Хоёр дахь бодол нь болохоор манай эмзүүч нар чинь дандаа харилцааны ажил хийдэг юм найруулагч нар. Тэгэхээр хүнийг ойлгох маш чухал хэрэгцээтэй санагдсан. За гуравт нь яг тэр үед охин маань өсвөр наснд хүрсэн. Тэгээ өсвөр настангуудыг ойлгох хэрэгцээ надад маш чухал санагдсан. Одоо нэг сэтгэл зүйн сэтгэл зүйг нь ойлгох. Тэгээд энэ гурван шалтгааны улмаас ерөн сэтгэл судлаач гэдэг мэргэжлэр сураад үзье гэд. Тэгээ 2019 онд суралцаад 2022 онд төгснөөсөө хойш бол яг Дархан уул аймагта сэтгэл судлалын чиглэлээр сургалт зөвлөгөө мэдээлэл гээл ажиллаж байна да. Тэгээд өөрийнхөө сургуульд бас ерөнхий сэтгэл судлалын хичээл, харилцааны ур чадвар хичээлүүдийг ордог. Зөв. За одоо тэгэхээр хоёулаа яриандаа бас дурдлаа шүү дээ хулаан. Одоо манай эмзүүч ягаад хоёулаа эмзүүч гэдэг ягаад онцлоод байгаа юм гэхээр ерөөсөө хоёулаа эмзүүч хүмүүс учраас яг салбарынхаа юг л онцолж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Яг үнэ одоо жишээ нь ингээд жор баригч гэдэг эмийн сан дээр хүн зогсож байгаа, тийм ээ. Эн чинь бол яг ингээд бүх төрлийн янз бүрийн хүмүүстэй харьцдаг. За энэ дээр бол баг тэр тухайн орж ирж байгаа хүнтэй ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх дайнил юм баг болно шүү дээ, тийм ээ. За тийм. За эндээс бас ингээд дэлгэрүүлээд ярил. Тэгээ манай мэрэгж би өөрөө мэрэгжилтэй их хайртай. Эмзүүч, эм найруулагчтай, эмзүүн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагаа бид нар орж ирж байгаа хүн болгоны сэтгэл эхлээд хамгийн түрүүнд бид нар харцтай учирдаг байхгүй юу те. Тэгээ харц гэдэг бол өөрөө нөгөө сэтгэл зүй их суурн байж идэг. Тэгээ ингээд харилцаагаар л дамжиж бидний үйл ажиллагаа цаашдаа өргөжж тээлж одоо манай салбар хөгжиж идэг гэсэн үг. Тэгээ ингээд энэ харилцааг хөгжүүлэхэд бол хоёр хүний оролцол хэрэгтэй. Тэгээ манай эмзүүч нар, эм найруулагч нар бол магадгүй одоо ингээд олон жил ажилласан хүмүүс маань бол за ер нь бол дипломгүй ч бараг сэтгэл судлаач болсон байдیں۔ Да. Тэгээ энэ нөгөө өдрөө болгоныхаа өөрийнх нь ажил дээр хүний сэтгэлийг танин мэддэг шаардлага үүсэж байгаа болохоор тэр хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болохоор тэр хүний эрүүл амьдрах дадал хэвшлийг одоо бий болгох тийм ээ ийм зүйлүүдийг өгдөг болохоор энэ яалтчгүй тухайн хүнийг судлах шаардлага гарч ирдэг баг. Тэгээ энэ талын сүүлийн үеийн жор баригчныг хараад энэ талын подкастуудыг маш их сонсдог бас болчихж. Тэгээ энэ нь ч бас нөгөө ажлаа би яаж үр дүнтэй хийх вэ? Яаж үйлчлүүлэгчтэйгээ ашигтай харилцан ярилцах вэ гэдэг энэ талыг судалдаг болсон ш. Тэгээд манайхан бол энэ мэргэжил дээр ер нь харилцагч, сэтгэл судлаач олон ямиг л зэрэг эзэмшдэг юм хүмүүс штэ. Бидний мэргэжлийн онцлог. За тийм. Одоо хоёлаа ингээд мэдээж жор баригч эмзүүч нар маань ингээд хүмүүс ороод ирэхэд тухайн хүмүүстэй бол ингээд яг харьцаад яг сэтгэл зүйн талаас нь тухайн хүний асуудлыг бол сонсож ингээд ойлгоод байна. Тэгвэл яг эмзүүч одоо миний хувьд одоо тийм ээ сэтгэл зүйн байдал эсвэл одоо тэр үйлчлүүлэгчээс ирж байгаа тэр бас сэтгэл зүйн бас дараастай юмнууд ирнэ шүү дээ, тийм ээ. Энэ юунаас одоо эмзүүч хүн өөрийгөө яаж хамгаалах гэдэг юм уу? Эсвэл тэр сэтгэл зүйн одоо тайллаа яаж гаргах вэ гэж асуувал тийм ээ. За яг үнэ бид нар чи ингээд
ер нь зарим нь өдрийн 8 цагаар, зарим нь бараг 12 цаг хүртэл ажиллаж штэ тийм ээ. Тэгээд ажлын орчин нь нийтийн үйлчилгээтэй чимийн санд ажиллаж гин, эмнэлгийн эмийн санд ажиллаж гин, эмнэл зүйн эмзүүч хийж гин, сумдаарч ажиллаж гин. За энд эмзүүч, эмнэ хариулагч энд харилцаанд бол ямар шалгаа гарахгүй бид нар чинь хүн л юм байна. Тэгээд маш их хэцүү үйлчлүүлэгчтэй ажилдаг. Дээр нь ингээд маш их ярддаг ийм салбар байхгүй. Манай салбарыг хамгийн гол. Тэгээд хүн нөгөө ярихдаа маш их хэмжээний энерги алдчихийдэг. Тэгээд мөн хэцүү үйлчлүүлэгч ороод ирэхээр өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал биднэрт жаахан дутагдаад идэм болов уу гэж зүгээр би ажиглаж харж явдیں۔ Тийм. Тэгээд тэгвэл бид нар би өөрөө л эрүүл байж би бусдад эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Итгэл үнэмшлийнхаа тухайд ч гэсэн тийм. Тэгэхээр бид нар өөрсдөө яаж сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах уу гэхээр наандаж бид нар яг өөрөө зөвлөгөө өгдөгшгөө байж чаддгүй гэдэг асуултанд бас хариулах хэрэгтэй. Би өөрөө яг юм ээ. За яг омегагаа би яг уусан юм уу? Тэ? Бид нар хүнд омега өгöd байгаа шүү дээ. Тэ? Одоо ингээл чухам сайн гэдэг өгöd. Тэгвэл та өөрөө яг омегагаа уусан юм. Та өөртөө хэр анхаарал тавьж чаддгийг. Та яг өдөртөө тэр одоо тэ зөх хэмжээний усаа ууж чадчихэв. Та яг ханаа төрчээд эмээ яг бүрэнгүүцд ууж чадчихэв нөө. Хүнийг халамжилж байгаа шиг өөрийгөө халамжилж чадчихэв гэдэг үгтэй тийм. Тэгээ нэгдүгürt бол яг зүгээр ингээд физикийн шалтгаантай халамжлууд бол байж болно хоолой физиологийнхаа хэрэгцээг хангачээ. Тэгвэл та сэтгцэн эрүүл мэндийг яаж хамгаалж байгаа юм бэ? Яг ажил дээрээ ингээд фэйсбүүкийн сөрөг мэдээлэл хэрэг үзэж байгаа. Хэрэг олон нийтийн нийгмийн сэтгэл зүг донслогсон мэдээллүүдийг хэрэг үзэж байгаа. Бид нар чөлөө цагаараа дандаа тийм үзээд байгаа байхгүй. Тэгээ би олон юмсан гараа оруулахаараа дандаа л нэг тийм сөрөг утгатай мэдээлэл те сөрөг юм постуудыг их уншиж, нийтлүүдийг уншиж тэрэнд бухимдаж байгаа ч өөрөө сэтгэл зүйн эрүүл мэндэд ороодолж байгаа л гэсэн үг. Тэгэхээр айл болохоор тайван амгалан байхыг бас хичээх хэрэгтэй шүү дээ. Тэгээ маш их ингээд суудаг одоо зогсдог ажилтай эсвэл суун бид нар тийм. Тэгэхэд яах вэ? Бид нар бас нэг 5-10 минутын зав гарна шүү дээ. Зүгээр гадаа гараад байгальд гараад агаар сайхан агаар амьсгалаад нэг сайхан нар байд нар руу хараад бороо уул цаасвал юу аах вэ те? Яг тэр орчныг нэг за минут л мэдрэхэд болох байхгүй. Ерөөсөө уцтай биш. За тэгвэл нэг за бид тэгвэл технологийн мацгийг бас барьж болно. Ажил дээр. Бид нар дандаа програм хангамжин дээр ажиллаж байгаа хүмүүс. За технологийн мацаг гэхээр тийм технологийн мацаг гэхээр за хүн гараал явлаа нөгөө л утас руугаа орчиж байгаа байхгүй шүү дээ. Цонх байгаа шүү дээ. Цонхоор гадна талыг хар л та. Явж байгаа юмыг хар, амьд орчныг хар. Тийм биз дээ. Яг цайгаа уухта битээ утас үзээ цайгаа. Технологийн мацаг бол идэж явах зориулдаг. Яроос ялангуяа технологийн мацгийг физиологи хэрэгцээ хангаж байгаа үед юусоо хоол ойлгох хэрэгтэй гэж үздэг. Амтлаад уучих, амтлаад идчих. За үнэхээр одоо ажлын үйлчлэгч байд юм уу, нөгөө жор оргич чинь байд юм уу, сайхан ярил л да хоорондоо. За ингэж бас болно. Ийм маягаар бас бид нар сэтгцэн эрүүл мэндийг хамгаалахгүй бол эцэст нь бид нар орж ирж байгаа үйлчлүүлэгчээсээ ч долоон дээр өөрөө магадгүй тэрний орон зогсох цаг удахгүй ирэх байх л гэж боддог. За одоо тэгээд энэ эрүүл мэндтэй хамгаалахдаа бас нэг жижигхэн бас дадал зуршлуудыг бас одоо түрүүн нөгөө технологийн мацгаас гээд эхэлж штэ тий. Энэ дээр бас нэмэгдээд өөр юу байж болох вэ ер нь? За ямар ч одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол дан ганцаараа эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд уугаад ч юм уу эсвэл тариа хийгээд ч юм уу идэх тохиолдол ховор штэ. Заавал хажуугаар нь хоол хүнс. Амьдралын хэм маяг чи ямар байдیں۔ Та стрессээ зохицуулаарай л гэж яриад байгаа үстэй. Хэдүүлээ эмээ өгтөө тэгж өгөөд байгаа. Тэгвэл ингэж байгаа юм чин технологийн мацаг бол угаасаа одоо дэлхийн нийтээр бариад эхэлж штэ. Өглөө босохдоо шууд өглөө босоод утас харахгүй. Дор хажнуудыг гадаад орчинд тастал 30-40 минутын дараа утсаар 30-40 минутын дараа кофе ууж чаддаг үсттэй. Тэрэн шигээ зүгээр утас харахгүй ч болно шүү дээ хүн чинь бие бэлдээд. За магадгүй тэгээд шаардлагатай бол бид нар компьютер асаагаал утсаа харна л үсттэй. За дараагийнх нь бол магадгүй ажил дээрээ та бол түрүүний хэлсэн зүгээр л байгальд гарах. Зүгээр харах. Зүгээр юмыг харах. Заавал дэлгэц ашиглаж харах биш. Зүгээр байгалыг харах. Тийм ээ холыг харах. Ийм маягаар. Тэгээ дараа нь бол манай нэг ингэж чухал юм нь бол бид нар ерөөсөө ингэж ийм цахим уншилт баг хийдгүй. Ер нь хүн хийдгүй дургүй. Тийм учраас нэг имийн хайрцаг онгоолгоод нэг зөвхөн фармакологийн заавар аваад нэг л имийг уншиж. Яг бүр ингэж гоцгойд уншиж. Ямар найрлагатай юм. Ямар найрлага нь ямар үйлдэл үзүүлээд байгаа. Яагаад тэр үйлдлийг үзүүлдэг? Яагаад толгоовдтیں۔ Яагаад нойрмолт. Тэрийг нь хүнд хариулчих хэмжээний мэдлэгийг энэ чинь мэдлэг л баггүй. Тарих ажиллаж штэ тий. Тархиа бид нар бас ажилуулж байгаа байхгүй. Зүгээр фэйсбુક үзээ, рил үзээд дээш нь доош нь явуулаад байгаа.
тарих ухмал хэмжээнд очсон. Тарих ажилдаггүй. Тэрний дараа магадгүй ингээ подкаст сонсох бол гоё юм сонсч. Ялангуяа ийм одоо яг энэ чиний хийгээд байгаа подкастууд гүнд амьдралд аягүй хэрэгтэй байхгүй. Хүн чинь 5 метргүйтэй. Харна, сонсно, үнэрлэн, амтлан, хүрэлцэн. Тэгвэл сонсох юмараа дандаа гоё юм сонсч. Дандаа гоё энергитэй. Энийг энерги гэдэг одоо бид нар нэг энерги ярихаар магадгүй одоо лам эсвэл бөөч юм уу те эсвэл одоо авраа үздэг хөнгөгүй шүү дээ. Энийг айл хэдийн шатны хуулиар батлаад гаргаад ирсэн энергийн долгион гэж юм байна. Долгион шүү дээ те. Тэгээ эерэг долгионуудыг бид нар аягүй сайн авч явах хэрэгтэй. Тэгээ хүнд баярлалаа гэж хэлж аягүй гаргадаг байхгүй бид нар. За баярлалаа үйлчлүүлсэн баярлалаа. Өө сайн байна уу та гэл ингээл манай ахын чинь тарьцангоос нэг үе бодвол баярлалаа, талархлаа ингээд аягүй хэлдэг болсон те. Тэгээ хүн баярлалаа гэдэг нь энэ хүнд үйлчлсэн өөртөө баярлалаа гэл ингээл хэлчихэд л бас нэг юм том гоё дадлаа байхгүй. Хүнд баярлалаа гэж хэлээд ээ шүү дээ. Тэгвэл би бас энэ хүнд үйлчлсэн өөртөө баярлалаа. Ганцаар ажилдаг байж болно шүү дээ, тий. Тэгээ ийм нэг хитгэе нэг юм хэцүү биш дадлаад байгаа байхгүй. Тэ боломжтой бол манайх ч нэг аягүй суугаа ажил хийдэг, зогсоогоороо байдаг, булчин дандаа нэг хөдөлгөөнд орж идэг. Магадгүй дасгал хөдөлгөөн ер нь ихэнх нь тутмаг хийдэм болов гэж бодоод идэв шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө дасгал хийнэ гэдгийг заавал нөгөө фитнесийн газар очиод дасгал хийгээд ахыг заавал турахын тулд дасгал хийдэггүй. Зүгээр ажил руу ирэхдээ алхаа явчих. Магадгүй одоо яадгийн одоо тэр дартс шийдэж болж шүү дээ. Ажил дээрээ дартс зоочих л та. Тэгэхээр дартс шийдэлтэй. Тийм ээ. Ийм маягаар хөөрхөн хөдөлгөөн хийгээд ивэл бид нар амьдралынхаа цагийг уртасгах боломжтой байхгүй юу? Одоо манай эмийн салбарчин бол одоо эмэгтэйчүүд одоо ихтэй салбар шүү дээ. Бараг 80-90% нь л бараг эмэгтэйчүүд хүүхнүүд байгаа бох. Тэгэхээр юу гэж дараагийн асуулт юу гэж гарч ирж байгаа нөхөр хулаа одоо нөгөө эрэгтэй эмэгтэй яг энэ эмийн мэрэгжилтний сэтгэл зүйн онцлогуд гэж бас байх л багтай тий. За яг мэрэгжилтээр хүйсийн онцлог гарч ирэх нүггүй юу? Ерөнхийдөө бол тарих судлал, тарихыг судалдаг одоо энэ судлаач нарын бүтээлээс ингээл хараад талаар нөгөө тархины жим маань бол 1400 г. Тэгэл эрэгтэй хүн дээр 100 г илүү байгаад байгаа шүү дээ тий. А ер нь хүүхдийн хөгжил тархины хөгжлийн 3 наснд дуусаад монголчууд тарих бол 15 наснаас хөгшөрнө тий хөгшөрж эхэлнэ. За ерөнхийдөө бол хүний тарих бол нэг 25 наснаас хөгшрөлтийн процесс явагдаад эхэлнэ гэдэг ингээд судлаачид гаргаад ирсэн байгаа тий. Тэгэхээр бид нэр ингээд ер нь бол бүх зүйлийг эргээд буцаад нөгөө тарихтайгаа л яах нь холбогдол байдаг. Тэгээ би бол хоёлаа ялгаагүй шүү дээ. Дотор талдаа бол нөгөө адилхан шүү дээ. Чив дээрийн тарихны. Тэгэхээр нөгөө нэг хүйсийн ялгаан дээр бол эрэгтэй хүн илүү аналитик сэтгэлгээ буюу айгүй зад ингээ юмыг айгүй сайн боддог, боловсруулж шийдвэр гаргадаг бол эмэгтэй хүмүүс бодоол баг ингээд ам нь урдаа явж идэг гэсэн үг тийм ээ. Ингээд айгүй хурдан хилдэг, олон өнгийг ялгадаг, айгүй олон үлийг зэрэг хийдэг ийм чадварууд бол эмэгтэй хүний тархинд нөлөөлдөг. Тэгээ энэ утгаараач магадгүй манай мэрэгчлэр нөө ярих ур чадварууд айгүй шаарддаг учраас эмэгтэй хүмүүс сонгодог байж магадгүй. А гэтээ цөөхөн тооны ирчүүд байгаа. А энэ ирчүүд манай мэрэгжил ягаад орж ирсэн бэ гэвэл магадгүй удамд нь эмзүүч нар байдаг ч юм уу. А зарим нь болохоор нөгөө эрэгтэй хүн чинь дандаа амжилтын төлөө сэтэлтэй байдаг учраас би мөнгө олно, эрх мэдэлтэй болно гэдэг утгаар бас манай бизнес руу яах нь орж ирдэг байж магадгүй тий. За тэгэхээр үнэхээр бол яг орж ирсэн эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн нь бол бизнес мөнгө талаа илүү хардаг. Эрчүүд маань одоо яг мөр зэрэгтэй ажиллаж байгаа эрчүүдээ чи бодоол агараа. Ер нь захирал хийж, бизнес хийж, ханганы захирал болж, эмээ үйлдвэр болгох ч те ер нь л бол гэтэл нөгөө эмэгтэйчүүд маань болохоор зүгээр өнөөдрийн ажлаа хийчихье. Тэгэхээр нөгөө ялгаатай сэтгэхүйтэй байгаад идэг те. Ер нь жор эрэгч эрэгтэй ховор штэ. Ер нь ховор шүү. Ингээд яг эмийн сангуудаар ярьж байгаад эрэгтэй хүн жор барьдаг тохиолдол бол нэлээд хоороод эрэгтэйчүүд ихэвчлэн нөгөө ханганы нийлүүлэх байвал түгээх, тараах. Тэгээ магадгүй ингээд та нарын хүч шаардсан ажил, ухаан шаардсан ажлууд дээр магадгүй их байд юм болов. Тэгэхээр сэтгэл зүйдээр бол ялгаатай гэхээс яг эмэгтэй хүн, эмзүүч эрэгтэй хүн дээр бол нэг ялгаатай тал байгаа даахгүй. Зөвхөн тархины хувьд л за би магадгүй мөнгө олно ч гэдэг юм уу. Энэ тэл талаараа өсөн дэвжих талаараа магадгүй ирчүүд их алсыг харж дээшилдэг бол эмэгтэйчүүд магадгүй өнөөдрийн л ажлаа сайн хийчихэл гэж. За сая ингээд хүний тарих одоо айл болох тарихаа яаж хөгшрүүлэхгүй байх вэ гэдэг ингээд ярьлаа шүү дээ тийм ээ. Ер нь одоо тарихаа одоо айл болох баг одоо залуугаар нь байлгаж хадгалахын тулд ер нь ямар дадал хэвшлүүд хийвэл зүгээр гэдэг юм. Тэгээ бас чамд яг энэ тарихтай холбоотой асуулт миний өөрийн бас яг би нэг туршилт хийгээл судалгаа хийгээл байдгүй хүн л дээ. Гэхдээ би аяг уншиж, таньж мэдхийг оролдог, өөр дээрээ бас туршдаг. Тэгээ мэдээж хүн чинь бас нэг залуу байх,
За бүр нэг гоцгойд залуудаад байх юу ах вэ? Ядаж наснда чанартай байх, эрүүл байх. Энэ талыг бол яалтчгүй бас нэг 20 хэдэн жил яг энэ салбартаа ажиллаад ирэхээр олон өвчтөнтэй харьцаад ирэхээр чинь би одоо яаж эрүүл байхаа, би яаж өвдөхгүй байх вэ гэдгийг боддог болчих шүү дээ. Тэгэхээр хамгийн их одоо намайг өдөрддөг хэрэгтэн бол яалтчгүй тархитай л холбогдоод байгаа. Тэгэхээр тархийг ер нь яаж хөшрүүлэхгүй байх юм бэ? Яг өсвөл ингээд цайгаад одоо бидний ус ингээд цайгаад намайг одоо 45 6-тай 47 8-тай гэдгийг бол хилээд өчөж байгаа. Тийм ээ, нүүрний үрчлээ маань хилээд өчөж байгаа. Гэсэн хэдий ч бол тархи бол харагдахгүй шүү дээ, тий. Тэгвэл энэ жижигхэн эргэтэн тэгвэл яагаад хөшрөхгүй байх боломжтой юм бэ гэхлээр бид нар уншихаа болцсон байхгүй. Зүгээр л уншихаа болцсон. Бид нар чэйжлэгээ болцсон. Бид нар жаахан багтаал шүлэг чэйжилдэг байсан бол одоо бараг дууны үгээ бүтэн мэддэг хөнгөө болчихсон. Зөвхөн дахилт мэддэг болчихсон. Хурим дээр, хүүхдийн өсний найран дээр, сайхан гэрийн найран дээр очичод бид нар нэг 8 мөртийг яг бүтэн хэлдэг хүн байдгүй юм бэл. Ингээд яг ажиглал яхад те. Тэгээ зүр цэцэн үгээ хүртэл яг оноод хэлждэг хүн байхгүй. Нэг хошин шавдаар хүртлээд ш. Тэр чи юу гэлээ тэгээд дэдэг байхаач гэдэг юм уу те. Гэтэл манай Монгол ардын зүр цэцэн өгч чинь зүр цэцэн хизээч одоо хиний нэгний өмч байгаагүй. За жишээ нь одоо Аристотелийн үг гээл, Карл Юнгийн үг гээл те. Одоо ингээл үг нь дандаа ингээд үг нь доороо өөрийнх нь нэртэй өмчлөлттэй одоо гарч ирж байгаа зү. Гэтэл тий тэгвэл манай монголчууд хизээч тэрийг өмчлөлтгүй байсан. Яг үнэ. Тийм ээ. Тэгэд энэ нөгөө зүр цэцүүгүүд өмчлөөгүй тархинаас тархин чилжилдэг байсан. Хизээч бичиж тэмдэглэж яах нь. Үлдээдэг байсан. Ингэснээр хүмүүс тархийг хөгшрүүлдэг байсан байхгүй. Нөгөө зөөрөөгөө чинь чэйжлэхийн тулд би тархиал ажилладаг шүү дээ, тий. За тэгээд дараагийнх нь бол тархийг хөгшрүүлэхгүй байхаар. Тэр цээжлэл гэж байгаа юмыг автомат чэйжлэлт биш, ойлгож, ухаарч чэйжлэх асуудал. Гэхдээ автомат чийсэн чэйжлэлт гэдэг бол тархийг бас яах нь ажиллаж байгаа л гэсэн үг байхгүй юу. За дараа нь болохоор бичих чадвар. Ер нь бид нар ингээд сүүлийн бичих чадвар алдчихад байгаа. Зүгээр л ингээд те ингээд нөө зөвхөн ингээд нөө захим хэрэглээтэй хэмэл оюуханд бол тэгээ айл болохоор биччихье. Хүний гар хөдлөнө гэдэг чинь нөгөө талын тархи хөдлөж байгаа л гэсэн үг. Энэ талын тархи хөдлөж байгаа гэсэн. За бичгээ болоо гэхэд шүдээ өгөхрээ баруун гараараа угаад өхөн ядаж зүүн гараараа л угаа. Дадал болсон байж та баруун гараар сойзоо барай те. Зүүн гараараа угаал да болно штэ. Тийм ээ? Ингээд энэ толгондоо бид нар тархийг хөгжүүлдэг байхгүй юу? Зүүн гараараа халбагдах гээд үз. Тэгээ зүүн гараараа юмаа барих гээд үз. Баруун талтаа цүнхээ үрдвэсэн бол зүүн талтаа үрээд ингээд ухамсартайгаар энэ хоёр тархийг яах нь ижлэгэн хөгжүүлэх төвшөндөө. Тэгээд одоо саяхан бас нэг судалгаа уншаад үзсгээд бидний үед аягүй гой дуу чэйжлээл аав ээж нь аягүй сайн дуулдаг байсан шүү дээ. Тэгээ одоо сая ингээд дэлхийн нийтээр маш том судалгаа хийгдсэн байна. Ер нь дууны үг хааш явж байгаа юм бэ? Дууны үг дандаа нийгмийн сөрөг сэтгэл зүйрүү явж байгаа юм шүү дээ. Нийгэм хичнээн сөрөг байгааг дууны үгээр илэрхийлж гаргаж ирж байгаа юм байна. Маш их сөрөг болж байна. Дууны үгнүүдэд маш хараал хэлэгдэж байна гэж байгаа. Тэгээд дууны үгнүүд маань ингээд сөрөг болж байгаа. Энэ бол асар буруу. Энийг ч нөө соён гэгээр үлэх үйл ажиллагаа байхгүй юу. Тэгэхээр дууны үг дандаа сайн сайхан тэмүүлж явах хэрэгтэй. Гой сайхан аятай байх хэрэгтэй гэдэг те. Тэгэхээр би сонсох хэрэгтэй. Гээл нөгөө мэдрэхүүнүүд маань л буцаад ажиллаж иж бид нар тархиа илүү байлгана. За тэгэхээр бид нар арьсны мэдрэхүүн маш сайн хөдөлж иж л би яах нь булчингаа ажиллуул. Миний булчинг ажиллуулахын тулд нөгөө булчин яаж хөдлөөд ийн гэдгийг хахад тарих бас өөрөө яах нь ажиллаж эхэлнэ. Баруун хөлөө зүүн хөлөө. Өргөх юм уу тавих юм уу? Зэрэг юм уу биш юм уу гэл ингээл ирэхээр тарих ажиллаад эхэлдэг байхгүй. Тэгэхгүй тарихыг бид ингээд одоо ингээд хүмүүс ингээд ажиглаад байдаг л дээ. Би ч бас гэртээ ерөнхийдөө технологийн нөгөө мацаг гэж яриад байгаа юм аюух барьдаг байхгүй. Орой очоод би ер нь уц уцх аягүй дургу. Энэ гэртээ хараад. Гэртээ хараад ер нь дургу. Тэгэл уцсны яг шаардлагатай тохиолдолд ээж аавын дуудлага ирж болно л та. За ингээд дургу. За дараа нь яах вэ гэхлээр өглөөс үзэх дургу. Айл болохоор утсан. Тэгээ ингээ хүмүүсээ зүгээр ингээл би оюутнуудыгаа шавнараа ингээ харддаг л да. Тэгээ ингээл ажил дээр зүгээр суучихад ингээ рил үзээл тэгэл тэр нь хэрүүл, уруул, тэ дандаа хатаа, жөтөө нэг тийм ер нь бол хэн чирэггүй юм чанга ингээл үзээл тэ. Тэгэл нөгөө тархич өөрөө хүний муудал дуртай байдаг. Тархи өөрийг залах хэрэгтэй өөрөө. Чэйжлээ чи хулан бол яаж чэйжлэхгүй ах вэ л гэж яах нь. Тэ. За энд одоо хулан багш лекц уншааг бол магадгүй над дээр нэг ч хүн ирэхгүй байхад тэнд мөнгө дуудах тарины лекц гэх юм бол тийшээ яах нь шавна штэ тий. За хулан багштай нэг жил йог хийгээд та одоо турна гэх юм бол тэр хэцүү. 7 хоног кофе уугаад 7 хил турна гэвэл тийшээ л явна. Нөгөө тэгэхээр нөгөө сэтгэж байгаа эрхлэн маань өөрөө их залах уу. Тэгэхээр тэрийг даван туулахын тулд бид өдөр болгон л уншиж явах хэрэгтэй. Өдөр болгон л бичиж явах хэрэгтэй. Тэр их юм биш штэ. Тэр өрөөс их юм биш. Тэгээ нөгөө ярилцчих хэрэгтэй.
Дандаа бүлэгтэй ярилцсан өөрийнхөө сонирхлын бүлгийг олчихвол та тий одоо тэр магадгүй чиний эн чинь өөрөө чи сонирхлоор явж байгаа ийм гоё ажил эн чинь олон нийтэд соён гээгэрүүлж байгаа нийгмийн сэтгэл зүг өөрчилж байгаа маш том ажил байхгүй. Энийг хүмүүс харахтаа зарим нь өөр нүдээр харна, зарим нь нөгөө нүдээр харна. Гэхдээ энэ хизээ нэгэн цагт үр дүнгээ заавал өгнө. Тий нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөхөд маш хэцүү. Гэхдээ л бид нар явж байгаа. Бид нар арх дарс зараагүй шүү дээ тий. Бид нар өөр юм хийгээгүй. Бид нар эерэг л уур амьсгалыг бүрдүүлэхэл нийгмийг эерэг болгох гэж л явж байгаа л ийм нэг хүмүүс байгаад байгаа тий. Тэгэхээр аль болохоор нөгөө мэдээж тэгээд нөгөө хорт бодисоосоо аль болохоор татгалзах. Аяндаа нас яваад ирэхээр магадгүй татгалзана гэж ярьдаг л та хүмүүс. Гэхдээ ухамсараараа татгалзаж сурах бас эрэхтэй. Тэгээд тарих өөрөө сахараар л дижигддэг шүү дээ. Ганц эрэхтэн шүү дээ тий. Тэгмэд хүмүүс сахараа хориол, гурлаа хориол цагаан гурал идэхгүй гэдэг хүмүүст би одоо биохим үтс юм уу гэж барыг хэлмээр санагддаг байхгүй тий. Тэгэл ингээд үнс суур гэдэг юм чинь айл 7 дугаар ангиас 8 дугаар ангиас над бид нарт их муу магадгүй тавигдаад яваад байгаа болохоор бид нар шинжлэх ухаанд идэхгүй болоод явж байгаа биш үү дээ гэж зүгээр бодогдтiin. Тэр цагаан гурал идэхгүй байгаа гэдэг хүн өнөөдөр наад захын тэр нуурс усны мэдлэг ер нь ямар байна вэ гэж би зүгээр асуумаар санагдтiin тий. Тэгээ хүний тархич өөрөө идэх туртай юм аа л идэв штэ. Тэгэхээс зүгээр дургүй юмыг очиж идэхгүй. Тэгээ идэхдээ бас их гайхалтай гоё идэх хэрэгтэй. Таашааж идэх хэрэгтэй тий. Гоё таашааж гоё байна гэж зовж идсэн тарих. Зовж идэхээр л ер нь тарих бүх юмыг ингээд зовлон юм байна. Хүчлээл тий ингээд ядаж идсэн юм чинь тэгэл ядаал болтгол да. Тэгээ энийг бас нэг амьдралд хэрэгжүүлэхэд жоохон хэцүү. Гэтэ уул нь бол их амархан татлууд байхгүй юу? Хүн сонсоол эдээ. Одоо маш их монголчууд сонсоод байна. Одоо хиймээр л жоохон. За, хоёулаа одоо түрүү нөгөө йог гэд дурдаад ингэж байна шүү дээ, тийм ээ. Одоо йог руу ч орохгүй болохгүй л тийм. Ер нь хизэнээс йог руу ороо, ер нь йог руу йогыг одоо сонгосон шалтгаан гэх юм уу юу хэв тийм. Энд талаараа жоохон ярил. За би йогыг 2019 оноос хичээлж эхлээд одоо 7 жил хичээлж байна да. Үнэхээр тасралтгүй явчих чадж байгаа. Тэгээд йогд хайртай. Тэгээд анх эхлээд би турыг гэж йогд орсон. Тэгээд турсан. Тэгээд турсан нэг 10-аад хил орчим турсан. Тэгээд одоо бол яг буцааж эндээ ирсэн. Тэгтээ сүүлийн үеийн миний йог хийж байгаа шалтгаан бол нэгдүгээрт йог хийж байгаа хөдөлгөөн надад хэрэгтэй. Нөгөө Монгол ардын зөөр цэцүү өстэй хүн хөшиж биш. Хүн хөшиж өгтгээ тий. Тэгэхээр ер нь бол хүн заавал хөдөлж явах хэрэгтэй. Хөдөлж ийна гэдэг маань нөгөө тунгалгын системүүдийн төвшөнд очдог ганц юм байхгүй юу тий. Тэгэхээр хөдлөх хэрэгтэй. Тэгээ ингээд надад нэг юм өвчний шалтгаан гарч ирээд тэгээ ялцчгүй йог руу орсон. Тэгээ сүүлийн үед би бол зүгээр яг надаас асуудаг хүмүүст л тий. Яг адилхан аюултай би өөрөө аюултай. Тэгээ яг адилхан аюултай хоёр өнийг зүгээр хар. Хүн ер нь биеийн зөв галбартай л байх хэрэгтэй. Тэгэхээр турах биш ээ хүмүүс. Ерөөсө турах биш. Зөв галбартай л байчвал тэгэл болчихж байгаа гэсэн. Өөртөө бити одоо гутар одоо хүмүүс дандаа сайн турьяач гэдэг юм уу дандаа л нэг одоо баг өнгөрсөн хүн болвол би турмаар байна гэж яриад байгаа. Тэгэхээр нөгөө тархинд турмаар байна гэдэг кодыг үүсгэх биш. Би болоод байна. Яагаад үл хийж эхлэхгүй байгаа юм те. Турна гэдэг чинь тийм амархан асуудал бас биш байхгүй юу. Тархич өөрөө өөрийгөө хамгаалчих чинь энэ чинь цахилгаан станцуудаа бүгдийг хийж ижил энэ чинь өвлийг давж гардагтай л яг адилхан нөгөө торхгүй байж байгаа юм чинь зүгээр алхуурхан тэр бие махбодыг эрүүлжүүлэх боломжтой байхгүй. Турна гэдэг үгийн оронд би эрүүлжих ийм үгээр одоо солиод те. Тэгээ ингээ йог хийгээд ирэхээр дараагийн асуудал бол зүгээр бяцлах тий. Маш их ярьдаг ажилтай хүн чинь орой 6 цагт очиод 8 цаг хүртэл чив чимээгүй 2 цаг бяцлагаад гараад ирж байгаа. Тэ хинтэж ярихгүй шүү дээ тий. Тэгээд асар их хэмжээний хөлс ялгарна. Тэгээд хөлс ялгарна. Тий йог хийсний дараа тий. Тэгээд нөгөө нэг йог хийсний дараа хөлс нилээ ялгараад ирэхээр чинь ингээд стресс тайлгдчихдаг шүү дээ. Тэгээд йог хийхгүй өдөр бол арай аягүй хэцүү. Тэгээ одоо яг 7 өдрийн хэд өдөр? 7 өдрийн 3 өдөр. Бүр тогтмол алцсан. Тэгэл 2 цаг хийх нь тийм. Тий 2 цаг хийн. Бүр ерөөсөө бүр ингээд бүр нэг ажилдаа явдаг юм шиг болцсон. За. Тэгээ магадгүй манай гэрийнхэн тэгдэг байхгүй. Өнөөдөр ээж йогтой өдөр юм чинь орой ирээд хоол идэхгүй. Өнөөдөр ээж йогтой өдөр юм чинь уц руу залгаж болохгүй ч гэдэг юм уу. Ажлаараа мэддэг болсон, гэрүүлээрээ мэддэг болсон, хамаатан садангаараа мэддэг болсон л байхгүй. Намайг одоо йогтой өдөр ерөөсөө энэ хүн бол зав гарахгүй гэдгийг мэддэг болсон л гэсэн. Тэгээ эн чинь нас өөртөө оруулж аваад баш том хөрөнгө оруулалт штэ. Тийм штэ. Яг үнэ. Хулаа. Энэ одоо ингээд бид нэр ингээд яг жор баригч ингээд ажиллаж байхад бол
нийгмийн сэтгэл зүйд одоо гэдэг юм уу үйлчлүүлэгчээс бас дарамтууд орж ирдэг л дээ. Жишээ нь одоо юу гэдгийг мөнгө олж байгаа шулаачч гэдэг юм уу. Эмнийхээ үнийг өстой юугаар нэмдэгч гэдэг юм уу гэдэг. Иймэрхүү дайралтууд орж ирээд энээс болоод бас сэтгэл зүйн одоо дарамт дараасанд орох тохиолдлууд байдаг л да тийм ээ. Энэ тухай хоёулаа ер нь үргэлжлүүлээд яриул яаж байна. За чи дээр бол яг мэдж байгаа те 1990-ад оны сүүлээр хоёлоо оюутан боллоо. За тэр үед чинь настаа анхны одоо дэлгүүрүүд нэгдэжлээ шүү дээ. Хувийн дэлгүүрүүд анхны хувийн эмийн сонгуудаас нэгдээд ингэ явж исэн. Тэгээд бид нар 2000 оны ихэр төгссөн эм зүйч нар их тутамгч байсан тухайн салбаруудад те. Тэгээ ингээд яаж яхад л үнэхээр л өстой бизнесээ эхлүүлдэг хүмүүс бол тухайн үед эхлүүлээл ингээл Монгол улсад бол эмзэн тусламж үйлчилгээ бол маш хүртээмжтэй болж өдөө одоо ингээ харахад бол маш их хүртээмжтэй болсон. За тэр үеийн төгсөлд одооны төгсөлд хоёрын одоо магадгүй жороо эрхчдийн дунд янз бүрийн нийгмийн сэтгэл зүйн одоо нийгмээс ирж байгаа дарамт байна уу гэвэл адилхан л байсан. Адилхан байсан. Адилхан мөнгө байсан. Адилхан өвчтөнгүүд байсан. Үйлчлүүлэгч нар байсан. Адилхан дарамтууд бол байсан. Гэхдээ энийг одоо нэг ойлгож хүлээж авч байгаа өөрийн хувь хүний онцлог бас их чухал л да. Тэгэхээр чи бид нар одоо ерөөс стрессгүй байж байгаа л өнөөдөр энэ салбарт 23 4 жил ажиллаагүй шүү дээ. Тэгэхээр одоо захирлуудаасаа ирэх дарамт байна. Магадгүй бидний цалин бага байж болно. Яг хийсэн ажлаа үнэлүүлж чаддаггүй байж болно. Магадгүй тэр үйлчлүүлэгчдийн зан харилцааны янз бүрийн үг хэллэг намайг их гомдоодог байж болно. Эсвэл миний хамт ажилладаг хүн надад ажлаа салсрах хам шинж үүсгэж болно. Тийм биз дээ. Эсвэл магадгүй надад шунлын сэтэл төрж болно. Манай аптек чинь одоо их мөнгө болоод байгаа юм чи би ч гэсэн нэг аптек нэгэд гарч ич гэдэг юм уу. Ахаал магадгүй нэг тиймэрхүү бас сөдлүүд бас төрж болно тийм ээ. За магадгүй авдаага цалин маань миний амьдралдаа сүрэхгүй байж болно. Ганцхан манай одоо мэрэгчлэг биш л дээ. Гэтэ манай мэрэгчлийн нэг сайн тал нэг сайхан тал нь бид нар маш их нөгөө өөрөө эрүүл байх боломжтой байна. Маш юмаа сайн мэдчил байгаа тохиолдолд бид нар өөрөө өөрсдөө эрүүл байлгах бүрэн боломжтой. Ийм сайхан мэрэгжил. Дараа нь манай мэрэгжлийн хамгийн нэг сайхан юм нь бид нар альва нэг юм гойс орчилж хэрэглэх маш боломжтой. Ийм мэдлэгтэй хүмүүс байдаг. Тэгээ айгүй сайхан хүмүүстэй танилцдаг бид нар ингээд танилцдаг нөгөөдгөөрөө буцааж харилцдаг тийм ээ тусламж гуйдаг бусаад тусламж үзүүлдэг ийм гоё ийм бадгаар би нэгдүгээр тул мэрэгчлэрээ маш их бахархдаг. Намайг одоо эрүүл байлгах одоо тэгээ намайг тойрсон хүмүүс л үргэлж эрүүл болж байгаа байхгүй. Улаан би одоо ингээд бидраас яг бид эмчийн дайны зөвлөгөөг болвол өгч чадахгүй ч гэсэн өөрсдийнхөө мэрэгжлийн төвшөнд бол бид нар хүнд зөвлөгөөгөө бол хангалттай сайхан өгөөд ингээд явчихж байгаа. Мэдээж ажил болгон дээр л стресс ийм юм. Ажил байгаас стресс гэдэг чинь бол байх л ёстой зүйл шүү дээ. Тэрийг зүгээр давуулах уу? Бүр доошлуулах уу? Зохистой хэмжээнд нь барьж чадах уу гэдэг нь тийм байхгүй болохгүй шүү дээ тий. Стресс байх л ёстой юм чинь тий. Харин кортизол цуснд л удаан хугацаанд байгаад байх юм бол нөгөө даралт ихсэх зүрх дэлсэх гэл шинж тэмдгүүд маань өгөөд явчихна шүү дээ. Тэгэхээр магадгүй би их зөвлөлчлөгчтэй учрал та хамаагүй тий. Магадгүй манай захирал дарамталтай байж болно шүү дээ тий. Магадгүй миний цалин хүрдгүүгээл түрүүний ингээд жишээнүүдэд харахад үзээд би ганцаараа дангаараа яваад урчилж чадахгүй байхгүй. Тэнд одоо би шаналаад бас хэрэггүй байхгүй. Тийм учраас бага ч гэсэн юмнаас гэрэлгээгээ олж хардаг байх хэрэгтэй. Би энэ үдээд зэрэгтэй. Би л 23 жил ажиллаад ирсэн надад энээс өөр одоо холоо одоо тий олох би энийг нь байр сураа баттгаад явчих юм байгаагүй. Би энэ 23 жилийн хугацаанд ахаал мэдлэг дээрээ нэмээл суралцаад байсан. Ганцхан эмийн мэдлэг биш олон эмийг би суралцсан те гэр бүлтэй болсон, хүүхэдтэй болсон, өөр ажилтай болсон, өөр ажил руу шилжсэн гэл энэ бог туршлагууд чинь над дээр ахаал яах нь нэмэгдээл авахгүй ганц мэдлэг биш шүү дээ ганц. Тэгэд энэ бүх туршлагууд чи эргээд орж ирж байгаа ямарваа нэгэн амьдралын саатыг давах нөхцөл чинь болоод сэтгэлийн тэнхээ чинь болоод хүч болоод зориг болоод ороод ирдэг байхгүй юу да. Магадгүй одоо надад одоо уу гашаа өхөл зовлон бид нар бүгдээрээ өвчин зовлон гэж ирэн шүү дээ. Тэгэхэд бид нар арай нөгөө жоохоноор боддог болох байхгүй те савчаадгүйгээд байх биш орлоодгүйгээд байх биш. Тэгэхээр энэ дээр бол хүн болгон өөрийн сэтгэл зүгээ яаж тавь сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлж гаргах вэ гэдэг дээр л магадгүй одоо бүр би өнөөдөрх нэг өсвөр насны сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалтанд суулаа л да мис дээр. Тэгээ энэ дээр л ихэд л ерөөсөө л хүн сэтгэл хөдлөлөө хянаад мэдэрдэг л байх хэрэгтэй. Эндээс ичиж зоох юм байхгүй, уйлгатай ичх юм байхгүй, ярихтай ичх юм байхгүй. Тэгээ гадагшлуулах юм байвал заавал сайхан яах нь эргээр сайхан гадагшлуулаад сурччихэл гэж. Одоо нөгөө хүний физиологийн тэр одоо сэтгэл зүйн юунуудаа гаргаал гэсэн. Тийм гарга. За магадгүй хичээн үйлчлүүлэгчтэй турлаа бид нар тэр үйлчлүүлэгчтэй би хэрэлдээд авахгүй тодорхой шүү дээ тий. Гараа явсныхаа дараа өстө ямар хэцүү юм бэ намайг ойлгоош. Ганцаараа ярьсан чи яадаг юм бэ? Тэрийг заавал буцаж яах нь вэ?
гадагшлуул. Магадгүй би хамт ажиллаж байгаа хүнтэйх юм бол бид нар ягаад нүдрөө нь хараад ингээд бурууг нь хэлчих чаддгүй юм бэ? Уул нь тэгээд нэг асуудлыг шийдчих юм бол энэ 5 минутын асуудал. Бодоол явах юм бол 50 хоног 500 хоногийн асуудал байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд би бидэд их тийм хайртай л байх хэрэгтэй л дээ. Мэдээж өөртөө хүсдэг сайхныг бусдад бид нар хүсээд л явж явах хэрэгтэй. За дараа нь магадгүй тэр сэтгэл зүйн эрүүл мэндийг ингээд ажлаас салах хам шинжгүй болохын тулд авж байгаа юм олохоосоо зарах ухаанд л үүдээ. Тэгэхээс хэдийг олж байгаа нь чухал биш үү? Яаж зарах вэ гэдэгт айгүйх анхаарлаа хандуулад бас магадгүй бид нар эдийн засгийн мэдлэг дутуул байгаа байхгүй юу? Тэр хоримтлал эдийн засаг одоо энэ тэгээ эднэрийн мэдлэгийн талаар уншил та. Тэгээд өөрөө сайхан ячиж болж штэ өөрөө. Тэр ажлаас халширна гэдэг бол яг тухайн хүний хувь онцлогоос бас шалтгаалтай. Хүн ажил дээр хэр нийцтэй хүн бэ гэдгээ өөрөө бас харна ш. Дандаа хүнтэй муудалцаад байвал энэ ч бүр халширхын тэрүүнээс орон би алширхаар болж орж ирнэ штэ тий. Тэр хүнтэй сайхан харилцаагаа аягүй сайхан эерэг байх хэрэгтэй. Гэр бүлийн орчиндоо ч тэр өөрөө ч тэр. Тэрийг хэн тодорхойлж гаргаад ирэх юм бол би өөрөө биш штэ. Холонтой хэр олон хүн сайн байна уу гэд. Та өөрөө хэр олон хүнтэй сайн байна уу гэж мэдэнэлдэг вэ гэдгээс эргээ таны харилцаа ямар вэ гэдэг шууд гадаад орчинд илэрч гарч идэг. Надтай ингээ магадгүй гудамжаар явж чадал нэг шавмын таарчаад надаас холоор зөрөөд нүрээ бургуулж болж штэ тий. Болоод дөлөөд өнгөс. Тэгвэл би тэр хүнтэй ямар нэг байдлаар харилцаа маань сөргөлөөсөн байхгүй юу. Тэгвэл тэр надтай дуурахгүй штэ. Гэтэл бүр тэр тэнд яваад би магадгүй харахгүй хахад хөөе багшаа сайн байна уу, хөөе хулаан сайн байна уу гэд, хөөе мөн хамглаа сайн байна уу гэд ирж байгаа гэдэг бол тэрний хүнд бид нар ямар нэгэн хэмжээнд эерэг харилцаа төрүүлсэн. Анхны сэтгэл бол эерэг байсан. Тийм учраас тэгэхээр хүн болвол заавал би сайн хүн үү гэж хүнээс асуух хэрэггүй байхгүй. Хэр олон хүн тантай сайхан мэдлэлт юм бэ? Хэр олон хүн танд баярлалаа гэж хэлдэг юм бэ гэдгээр л өөрийгөө олоод тарчих хэрэгтэй байхгүй. Гэтэл манай мэрэгжилч айгуугаа шүү дээ. Магадгүй бусад мэрэгчлээс илүү баярлалаа гэдэг үгийг сонсдог мэрэгчлээ байхгүй. Тэгээ баярлалаа гэх олон сонсоод ирэхээр тарих айгуу амгалан болдог. Тэгээ магадгүй тэр ажил дээрээ бид нар тэр нэг нийгмийн стресс, нийгмийн сэтгэл зүй, тэр рил, тэр нэг постууд те тэр ингээл шүүх хурлын юм үзэл таны комментинд очихгүй л байхгүй. Тийм ээ тэрийг унших хүн бас байгаа. Тэрний хооронд гоё магадгүй энэ тархийг гоё хамраад гоё аязууд, симфонууд одоо юу гэдэг. Тийм гоё аязуудыг зөв боли тэр өдөржин сонсох гээгүй шүү дээ би. Зүгээр 1 минут, 3 минутынх байх шүү дээ. Тэгээ сонсчих л та. Тэр усны чимээ сонсчих л та. Одоо татаа сонсч болж шүү дээ. Тэгээд нойрчин хэрж байгаа. Өөрөө нойрны юм зараад идэг. Өөрөө та чанартай унтж байгаа мó гэдэг чинь аягүй чухал байхгүй. Тэгэхээр би нойрны имэж чарта өөрөө ихтгэл үнэмшилтэй өгнө шүү дээ. Энэ нойрны имийг уухын тулд та ганц нойрны им уугаад идэхгүй шүү. Та сэтгэл зүгээ эрүүл байх хэрэгтэй. Тэ? Ядаж манайхаа имийн сан дотор ногоо ургамал тарих хэрэгтэй байхгүй. За өстө өнөөдрийн яриа айгүй сонирхолтой болж байна холаа. Тий. За тэгээд одоо ер нь бас нэлээд чих сайхан яриа боллоо. Одоо ер нь хоёулаа яриагаа өндөрлөх тийшээ хандъя тийм ээ. За тэгээд өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан хуландаа маш их баярлалаа. За тэгээд цаашдынх нь эрдэм судлалын ажилд бас амжилт хүсье. Амьдралд нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ. За баярлалаа. Тэгээд намайг одоо уурсан ангийнхаа хөвгүүндээ баярлалаа. Тэгээд бид нар 20 хэдэн жилийн өмнөөс л би бинийгээ мэднэ. Гэхдээ би мэдээж 20 хэдэн жилийн дараа бид хоёр би бинийгээ юм болно гэж бодоочгүй явж ийсэн хүүхэд гин нас сэтгэл хөдлөлөө тэнд байсан. Гэхдээ бид нар хизээч нэг амуунуудаар бол тэр хүүхэд насны те гинэн сайхан мөрөөдлөөр л учирцгаасан. Тэгээ тэр үед дэндүү сайхан юм боддог байсан болохоор магадгүй өнөөдрийн энэ бид нарыг бүтээсэн бахаа гэж би боддتي. Тэгэхээр хүн болвол зоригтой байх хэрэгтэй, дандаа сайн сайхан юм бодож явах хэрэгтэй. Тэгээд энэ би чиний энэ подкастуудыг аягүй шеэрлдэг байхгүй тий өөрөө ажил дээр маш их сонсдог. Тэгээд тэр дундаас минь надад авах гэхийн ухаанаар хандаад над хэрэгтэй ч юм байна. Хаас хэрэггүй ч юм байна тийм биз дээ. Тэгээд ийм юм бол магадгүй тэр үзэгчийн тоо, хандлтын тоо цөөхөн байж болно. Гэхдээ энэ бол маш том оюуны хөрөнгө оруулалт. Өнөөдөр нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх жижигхэн ч гэсэн бидний алхам. Цаашдаа ч гэсэн энэ подкаст улам сайхан өргөжих болтугай. Тэгээд яг энэ мэрэгжлийн ганц миний мэрэгжлийн ч биш те өөр бусад мэрэгжлийн сонирхолтой гоё юмнуудыг ингээд гоё хүмүүстэй уулзаж учруулаад те холыг ойртуулад энэ байгаа энэ сайхан үйл ажиллагаанд чинь сайхан амжилт хүсье. Тэгээд энэ үйл ажиллагаа би 5 жилийн дараахыг яг хараад ингээд мэдхгүй ч гэсэндээ те энэ бол маш том үйл ажиллагаа болж өргөжнө гэдэгт бол үнэхээр ихтгэлтэй байгаа шүү найзаа. Баярлалаа. За баярлалаа.